Би ер нь нэг татврын өршөөлийн хуулийг олон дахин гаргахыг бол би дэмжихгүй. 2 удаа гаргахтаа дандаа томууд нь л ашигласан. Жирийн муу жижиг дунд үйлдвэрийн компани аж ахуйн гэж байгууллагууд бол энийг ашиглаж чадаагүй шүү дээ үндсэндээ. Тийм учраас одоо захиалгын ийм одоо зарим ийм хуулиудыг бол хамаагүй замбаргүй тавих юм бол төлс нь охироо явдаг. Төлөөгүй нь. Тэр байтугай одоо аж ахуйн гэж байгууллагуудыг харин тодорхой хугацаанд татврын хөнгөлтийг эдлүүлэхээр одоо шинэ татврын хуулиар бол одоо нэмэлт өөрчлөлт орж ирж байгаа. Нийтэд нь хамааруулах юм тавихгүй бол энэ татврын өршөөлийн хуулийг ашиглаад нэг хэсэг нь одоо ингээ хөнгөлөлтөд яваад идэг юм зүйл бол байж болохгүй. Харин аж ахуйн гэж байгууллагуудыг одоо сая 1% орлогын 1% татврыг бол хөнгөлөлсөн шүү дээ. Тийм үү? Тэгэхгүйгээр одоо шил татвар төлөхгүй байгаад байгаа хүмүүс энийг удаад өршөөх юм бол магадгүй бид нар чи энээсээ болоод саарл жагсаалт гэдэг юмд орсон шүү дээ. Энэ юу гэхээр цаанаа мөнгө угаах, бохор мөнгийг одоо шил далдлах, эдийн засгийн өршөөлийн ялц юмээс одоо байхгүй болох гэдгийн цаана бол одоо би цаана одоо элдв бензин нуусан, барьсан, ингэсэн тэгсэн энэ мөнгө төгрөгийг одоо өршөөх юм тал цаанаа яваад авах гэдэг. Бид нар өмнө нэг саарл жагсаалтанд яг энэ татврын өршөөлийн хуулиас болж орсон шүү дээ. Тийм учраас дахиад энэ алдааг бол бид автаж болохгүй. Зүгээр яг уу энэ татврын одоо өршөөлийн хууль гэдэг байгааг харин аж ахуйн гэж байгууллагуудын одоо ямар зүйлийг одоо харин өршөөлж болох вэ? Тухайлбал би хэллээ шүү дээ. Тэр нийгмийн хариуцлагын үүднээс тогтвортой ажлын байраа хадгалсан, хамгаалсан, ажилтнуудаа орон сууц олгосон, тийм үү? За тэгээд нэг татвар нийгмийн даатгалаа харин олон жил шударга цаг хугацаанд нь төлсөн ийм хүмүүсийг харин урамшуулъя л та. Тэгэхгүй болохоор төлөхгүйг л урамшуулъя гэдэг харж чи одоо төлдгүүд нь одоо төлөвлөл ингээ хохироод байх. Дараагийн ээлжинд яах вэ гэхээр тэгвэл төлөхгүй байжгаад өршөөлийн хууль гаргуулаад ингээл болиулчих гэдэг ийм гарна шүү дээ. Тийм учраас одоо зүгээр хэд энэ Монгол улсын ялангуяа одоо нүүрсний орлого юм бага байгаа хүнд байгаа үед бол энэ татвараар бол одоо хамаагүй оролдох нь бол одоо тийм тохиромжтой биш. Харин би ямар үед дэмжих вэ гэхээр эдийн засаг сайн Монгол улсын төсөвт орж ирэх орлогууд нь төрөлж өд олон болоод нүүрсний үн одоо буюу те эдийн засаг сайжраад ийм байгаа үед нэрийн татврын тэр хөнгөлөлтийн хувь мөө гэдэг юм жигдэл авч үзье л та. Тэгэхгүй нэг хэсгийн л одоо ингээд чөлөөлөл нөгөө хэсэг нь бол тэрний хооронд би магадгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар материалыг бол боломжийн хэмжээгээр нийтэд нь шударгаар л хөнгөлж дэмжих гэдэг ийм зүйлийг оруул яасан гэдэг ийм байр суурь байгаа. Тэгэхээр өмнө 2008 онд гарсан санаж байна. Тэрний дараа 10 хэдэн онд л бас дахиад нэг гарсан. Яг нөт дээр юу? Тий. Нөт юу яг вэ? Ер нь л татврын орлоготой. Тий, нөт мөт. Тийм учраас бол би нөтийн босгыг бол харин нэлийн дээшээ болгоё. Компаниуд нөгөө нөтийн босгоосоо хамааруулаад одоо тий орлогын татвараас хамааруулаад ингээд жижигрээд байдаг имийг болиё гэдгийг юм тавина. Тэр нийгмийн хариуцлагын үүднээс одоо барьсан байшин барилга ч гэдэг юм уу хөрөнгө оруулалтаас нь татвар сонголыг бүр орлогын 1% шүү дээ. Орлогын 1% гэдэг чинь баг одоо тухайлбал зарим компаниуд бол одоо баг жилдээ төлж байгаа татварынхаа манай зарим том компаниуд бол баг 100-аас 200 тэрбум төгрөгийг татварыг хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа байхгүй орлогын 1% гэхээр. Тийм учраас ингээл ерөөсөө л баг бүгдээрээ одоо тэгээ дээрэс нь бас нэг хувийн орлогын албан татвар 1% болгоё гэсэн багсан мó тий. Тэгээ ингэж одоо бас хамаагүй ингэж попорч бас би болохгүй гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл харин тэр миний төрөний хэлдэг тэр гэр бүлийнх нь гишүүнийх нь тооноос хамааруулдаг. Орлогынх нь юунаас нь хамааруулдаг тийм үү. Нэг муу сая төгрөгийн орлоготой за эсвэл 2 сая төгрөгийн цалинтай 5 амбултай айлв шүү дээ. Тэгэхэд нэг гишүүнд нь ногдох орлого 400 мянга гоц. 400 мянга гэдэг чинь нэг хүний амжиргааны баталгааж доод төвшин хангаж чадахгүй орлоготой байгаа байхгүй. Тэр хүмүүсээс бол харин бүр ямар ч татвар авахгүй байлиг гэж. Харин тийм ухаалаг татваруудыг тавихгүй бол ерөөсөө хаамаахгүй бүгдийг нэг болгоё гэхээр одоо хаашин сарын 20 сая төгрөгийн цалинтай 30 сая төгрөгийн цалинтай гадаадын том одоо хөрөнгө оруулагчнаас бид нар чинь аль болохоор илүү татвар авч аль болохоор илүү одоо Монгол улсын шууд болон шууд бас өгөөжийг тавья гэх юм бол энэ ч одоо оюу толгой зөвхөн зариусан татврын өршөөлийн хууль болох юм уу? Одоо оюу толгой гэхэд бол одоо тэр гадаад захирлууд гэдэг юм уу? Гадаадын томоохон одоо компани одоо тэр гэрээгээр ажиллаж байгаа ажилтнууд чинь 100 сая төгрөгийн цалин авч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүмүүс тэр 20% татварыг төлгөөлтэй. Тэгээд тэд 1% татвар төлөх юм уу? Монгол улсын байгалийн баялагийг ашигласныхаа төлөө. Тэрний оронд энд нэг 7-800 мянган төгрөгийн цалинтай байж байгаа энэ багахан цалин хөстэй байж байгаа хүмүүсийнхээ татварыг харин илүү хөнгөлөх нь бол одоо эдийн засгийг нөгөө дундаж ангиад дэмжих баялагийг шударгаар хуваарлах, орлогыг тэнцвэржүүлэх энэ бодлогын хувьд бол одоо зөв. Тийм учраас бол одоо би энэ тал дээр бол одоо хэд одоо тэгж одоо попорсон ч гэдэг. Жинхэнэ поп одоо санаа шүү дээ. Одоо би магадгүй тэгвэл өөрөөсөө татвар авахаа болиё. Улс ямар ч хинээс татвар авахгүй болчвол яах вэ гэж. Монгол улс байх уу юу гэдэг
ийм аюулын асуудал гарнаа. Бүх татвараа өршөөгөөд явах юм бол яг хөр татвар төлдөг хөнгүү болно. Харин би нөгөө талд нь татварыг үр ашигтай зарцуулдаг баймаар байна. Дандаа төсвөр ингээл баахан гал нэг зам барина, байшин барина, барилга барина, тим юм барина гэхийн оронд хувийн хөвшил хийж чадах юм нь бол хувийн хөвшлийг бариулъя. Төсвөр дандаа ингээд нэг хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалт хийж хувийн хөвшлийг ингэж хийдэг юм болио. Зарим энэ төрийн өмчийн компани, төрийн одоо эзэмшлийн одоо байгууллагын юунуудыг нээлттэй тод болгоод бүх ард түмэндээ тэгвэл энэ төрийн өмчийн компаниудыг ховцоо болгоод өгчөөч. Ажилтнууд нь бий бол одоо бүр тэгж. Төрийн өмчийн компаниудын одоо нэг 5-10% нь ажилтнуудад нь өгч. Тэгсэн тохиолдолд яах вэ гэхээр хулгай их хүн дотроос нь гарахгүй шүү. Нөгөө дотор нь байгаа ажилтнууд би энэ алдагдaltaй байх юм бол ашиг авахгүй юм байна. Ийм одоо тендер мендер шахаа маха те буруу зүрх элдв янзын хулгаал өөр үр ашиггүй зарлуудыг чинь ажилтнууд хамгийн сайн хамгаалаад өгнө. Ийм олон улсын жишг нь байна гэж. Тийм учраас үнэхээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгонд ховцоо өгье. Харин бүр илүү татвараа шударга төлж байгаа хүн болгонд илүү одоо ховцоо олгодог бай. Илүү дэмжлэг байдаг бай. Ингэжээс нөгөө нэг ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс нь илүү нөгөө нэг одоо баялгаас хүртэх ийм урамшууллын сэдлийн аргуудыг бол одоо хийх нь харин би зөв гэж бодож байгаа байхгүй. Тэгэхгүй бол хавтгааруулаад ерөөсөө татвар төлөхгүй байсан, эсвэл ажил хийгээсэн хийгээгүй хамаагаа авахгүй бүгдийг ингэнэ гэдэг ахаар чинь бас одоо энэ нөгөө ихэд нөгөө нуруунд дээр ачаа үрж явж байгаа дундаж бүлэгт маань ноогдох сэдэх тийм урамшууллын татварын болон одоо бусад зүйлүүд бол одоо байхгүй болчиход байна шүү дээ. Тухайлбал нийгмийн даатгал гэсэн ялгаа байхгүй те. Нэг нь бол асар хөндөр одоо шил эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа. Зарим нь огт төлөхгүй байж байгаа. Яг өвдөнгүүтээ очиж төлөөл эрүүл мэндийнхаа үйлчлэгийг авчдаг. Гэтэл зарим нь бол сар болгон төлдөг. Тэгээд ахаар чи нөгөө нэг авдаг нь их болоод төлдөг нь бага болоод ахаар энэ даатгал сангууд чинь ачаалаа дэлэхгүй дампуурах гэдэг нь яах гэдэг нь гэдэг юм чинь яригдахаас өөр аргагүй болно шүү дээ. Тэгэхээр энэ татвар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын суур тогтолцоо гэдэг бол өөрөө улсын суур одоо нөгөө эдийн засаг нийгмийн зохицуулт учраас энд бол маш одоо болгоомжтой, долоо хэмжиж нэг огтлох ийм одоо чухал хуулиуд учраас энд бол сэтгэлийн хөөрлөөр эсвэл олон зүгээр таалагдах гэдэг юм уу те. Нөгөө талд нь харахад их гоё харагдж байгаа мөртлөө цаана нь нийгмийн маш цөөхөн хэсэгт илүү их өрөөгөө чинь хүртэх байдлаар лоббигоор одоо бас ийм зүйлүүдийг оруулж ирж бас болохгүй гэдгийг бол би бас энэ даршимт хэлмээр байна.